Авар мэдийн хол гэдэг. Би Завхай аймгийн Тэлмэн сумын явах бол Харанга аймгийн Эрдэнэ булан сумын явах суугуул. Нохоо сурагч, нохоо оржуулагч. Ер нь хүүхэд баг байхаасаа нохоон таартай. Тий, Монгол нохоо тэжээж ирсэн. Манай хоёр нохоосоор одоо 5 настай хоёлаа. Хоёулаа Монголын нохоо судлал албаны удмын бичиг микрочиптэй. Тийм нохоонууд байгаа. Том нохоо гэвэл 4 нохоо, гөлөг гэвэл нэг 10 гөлөг хэмжил. Тийм бай. Манай хоёр нохойг бол энэ шар нохойг бол тая гэдэг. За Монгол нохоо нэр Монголын уугуул нохоо. Тэгээ малч хотож байгалийн эрсдийн суур амьсгал зогссон. Одоо хөдөө бол нэг хазах 40 градусын өчигд бол даахгүй ингээд дулаан үүр байхад өөрийнхөө гадаа ингээд даасан чинь жууж идэг. Тэгээд халуунчсан төсвөртэй ер нь байгалийн төсөв төвчөө сайтай. Жилд нэг ороо ордгоороо гадаад нохоонуудаас бас онцлог давуу талтай. Орооны хувь нь яг өвлийн ид хүүтэнд 10-11 сард ороо норж 12-1 сард 1-2 сард хөлгөлдөг. Тэрийгээр бас гадаад нохоонуудаас онцлог давуу талтай. Манай хоёр нохоонууд өөрсдөө өндөр удамтай, хоёр талын удам сайтай нохоонууд. Ер нь төл сайн гардаг. Энэ жил ихт одоо Орос улбооны ус руу нэг хөлөг явсан. Тэгээд хөдөөний одоо манай нутгийн малчд авдаг. Ер нь бол ам сайтай. Сайшаалтай байдаг. Энэ хоёр бол 2 настайгаараасаа нийлэгт орсон. Тэгээ 3 тагаас 3-2 тагаас нийлэгт ороод одоо бол 3 дахь төрөлтүүд нь нэмжил гарсан. Ер нь аймагт бол Монгол нохоос сонирхдаг залуучууд зөндөө 2-3 хүртэл газар байгаа. Монгол нохоо яг олон улсад бүртгэлгүй. Тэгэд бүртгүүлэх ажиллагааны хүрээнд тэр одоо 2024 онд Хорватид болсон дэлхийн аваргын тэмцээнээс хангар дуудлагатай 4 настай эр нохоо группийн аварга болсон. Тэгээ сая 2026 онд Филиппин улсад болсон Азийн аварга шилжүүлэлт тэмцээнд дэмүүл дуудлагатай нохоо Азийн аварга болсон. Тэгэд Азийн аварга болсоор ер нь Монгол нохоо бол дэлхийн олон улсад бол ер нь танигдж байгаа. Тэгээд тэр хэрээрээ одоо гадаад олон улсын хүмүүс Монгол нохойг бүр сонирхож тэжээх хүсэлтэй болсон байгаа. Нэлэх гүйлэг бол ер нь жоох хөвгттэй ялгаахгүй. Одоо хоол тэжээл хамаагүй өөх төстэй хоол өгөхөөр хордлогонд орно, хүндэрнэ. Тэгээд ер нь бол арчилгаа ихтэй яг ингээл өөрийнхөө үр хөвгт асарж байгаа юм шиг л арчилна. Тэгэл одоо хооллолт тэгээл тэжээлт одоо ингээд цэвэр байх талаас нь гой сайхан байх талаас нь тэгээд ер нь бол арчилгаа ихтэй. Манай энэ нохоо болохоор ер нь өөрөө үзэсгэлэнгийн чиглэлийн нохоо. Тэг өмнө 2 тэмцээнд орж ирсэн. Хангай хасар гэдэг мөснөө ирэх фестивал 2024 онд Харанга аймагт болоход 3 дугаар хайранд орсон. Энэ жил болохоор Монгол нохоо 2025 Монгол нохоо үзэсгэлэн тэмцээнд тэрүүн барьцсан. Энэ нохооны ихэр нь болохоор Монгол улсын аварга үзэсгэлэнгийн аварга Таихт гэдэг хар нохоо байдаг. Тэр нь үзэсгэлэнгийн нохоо. Тэгээд Монгол нохоо ингээд гэрүүлтэй ингээд хүүхдүүдтэй ингээд цуг байгаа тохиолдолд ер нь цэвэрхэн одоо тэр бүрэн вакцины тулгамд нь хамруулаа хоолооч гэсэн ер нь цэвэрхэн зориултын хоол. Тэгээд Монгол хоол гэвэл одоо Монгол малын гүзээ, уушиг, зүрх гэх мэт одоо хоолнуудыг ер нь өгдөг. Хоол бол ер нь зориулт хоол энэ хотоос хөдөлж авна. Тэгээ махан бүтээгдэхүүн болохоор аймагаас хөдөлж авдаг. Ер нь Монгол нохоо бол дөлгөөхөн хүүхдэд мал дээр нь дөлгөөхөн нохоо. Тэгээд хэрэгтэй үед бол ер нь тулсан үед ааш авираа гаргана. Тийм нохоо. Манай нохоонууд бол ер нь дөлгөөхөн хүүхдэд ээлтэй эзэнтэй өнөч тийм нохоо. Ер нь хүмүүс нохоо авахдаа сэтгэл хөдлөлөөр их шийддэг. Сэтгэл хөдлөл шийдэн ямар ч хамаагүй нохоо аваад хийчихээ. Тэгээд тэрийг асарч хоолж чадахгүй. Хоолн дээр бол манайхан бол их алддаг. Гүйлгэн нохоон тэгэл өөх цостой хоол өгнө. Тэг хамаагүй түүхий хоол өгнө. Хоолн дээр амар их алддаг. Тэгээд ер нь нохоо авахдаа сайн судлаад нохоо амьдрах орчноо бүрэн бий болгоод тэгжиж нохоо тэжээгээр л гэж хэлье. Тэгээд нохоо авахдаа бол ер нь эцэг эхийн сайн судлаад удмын бүх вакцины тулгамдаа хамруулаад амьдрах орчноо одоо хашаагаа ариутгах нь хашаа байр ариутгах гэх мэтчлэн тэр зүйлүүдээр л анхааруул зүгээр санагдав.